Сайн Butter Podcasters байна. Тэгээд Peanut Butter and Jelly байна. За тэгээд өнөөдөр болохоор бит хоёр The Unbearable Lightness of Being by Milan Kundera гэсэн тиймэрхүү номыг уншихаар болсон. Тэгээд энэ Milan Kundera гэдэг хүн нь болохоор өөрөө Франц, Чех тийм зохиолч. Тэгээд энэ хүн нь болохоор гинегийн судалснаар бол бараг 100 жил насалсан. Тэгээд 2 жилийн өмнө сая үүд болсон юм байлээ. Тэгээд хамгийн алдартай зохиол нь ер нь бол энэ Unbearable Lightness of Being гэсэн зохиол. Тэгээд энэ ном нь болохоор өөрөө хайр дурлал тэгээд амьдралын утга учир тэгээд улс төрийн тэр тогтворгүй дайны дараах эх орны 2 дугаар дайны дараах post communism era-гийн тогтворгүй байдал зүүн Европ дахь тогтворгүй байдал болон ингээд баруун Европын ялгаа энтрийг ер нь бол гаргасан тий. Тэгэд иймэрхүү ингээд улс нь тогтворгүй байдалтай байхад хүмүүсийн хайр дурлал ер нь хүмүүсийн амьдралыг харах үзэл бодол амьдралаас юунаас нь утга учир олж ийн эсвэл амьдралаас утга учир олох нь өөрөө утга учиртай зүйл үгүй юу гэдгийг ер нь бол нэлийн тийм эргцүүлж бодсон тийм философик хайр дурлалын ном байсан. За тэгээд зохиол руугаа орцгоё тий. За ямар дөрүүд гардаг вэ? За 4 байгаа. Нэгдүгээрт Томас Мисасалч тэгээд Прагад амьдардаг. Тэгээд манай гол дүрийн нэг байгаа. Тэгээд дараа нь Тереса нь өөрөө ингээд хоолны газар юм зөөгч хийдэг тийм ихтэй байгаа. Тэгээд Сабина зураач тийм артист хүн байгаа. Тэгээд дараагийн дүр нь Франц гэдэг дараа нь гарч ирдэг. Энэ их сургуулийн профессор хүн байна. За тийм тэгээд бид хэд болохоор анх Тереса, Томас гэсэн хоёр дүртэй хамгийн анх танилцдаг. Тэгээд Томас гэдэг одоо энэ Прагийн алдартай мисл чинь өөрөө өмнө гэр бүл зохиолж исэн хүн. Тэгтээ тэр гэр бүлтэйгээ болохоор холбоо байдгүй. Тэгээд нэг хүүтэй, тэгээд нэг хууч их нэртэй. Тэгээд ер нь бол тийм аз жаргалтай дурсамж ер нь бол өнгөрсөн гэсэн тиймэрхүү шинж тэмдэг бол байгаагүй. Тэгээд энэ ах нь өөрөө болохоор ямар хүн бэ гэхлээр тийм мөрөөдөгч тэгээд ухаантай хүн. Гэхдээ энэ хүний нэг юм нь болохоор амар тийм амраглалд их дуртай. Ер нь бол ингээд олон эмэгтэйчүүдтэй байх дуртай. Тийм нэг эмэгтэй хүнтэйгээ л хамт байгаа. Тэгэл тэр нь болохоор өөрийнх нь нэг тийм хүсдэг зүйл биш. Тэгээд нэг удаа аяллаар жижигхэн тосгон руу явж байхдаа зөөгч эмэгтэйтэй танилцдаг. Тэгээд тэр нь болохоор Тереса гэдэг тэр бүсгүй байдаг те. Тэгээд энэ хоёрын хооронд нэг тийм оч үсрээд тэгээд хэдэн хоногийн дараа Тереса бүсгүй нь өөрөө би ер нь ингээд өөрөө Тереса бүсгүй нь болохоор тэр жижигхэн хоттой хэцүү амьдралтай байсан. Яа тэгвэл ээж нь нэг тийм охиндоо хорсдог. Тэгээд охин ээжийнх нь нэг сони юм нөгөө гэртээ дандаа шалтан явдаг, нүцгэн явдаг гэж гарч ирсэн тийм. Тэгээд тэр нь болохоор ерөөсө хүмүүсээс санаа зовдгоо. Тийм хүмүүсээс ерөөсө санаа зовдгоо. Тийм охиноо жоох ингээд эвгүй байдалд оруулаад байдаг. Тийм. Тэгээд охин нь болохоор ингээ хамгийн маа нэг тийм нандинаад нэг тийм хайрыг ч гэсэн нандин гэж боддог, биеийг ч гэсэн нандин гэж боддог. Тэгээд одоо өөрийнх нь биеийн ч юм уу, ээжийнх нь биеийг хамаг хүмүүс харах нь өөрөө тийм зохистой үйл явдал гэж боддгоо. Тэгээд тэрнээсээ болоод амар тийм emotionally хэцүү ер нь бол нөхцөл байдал байсан болохоор тэгээд тэр нүүх гэсэн сонголт хийхэд бол өөртөө тийм хэцүү зүйл бол байгаагүй те. За тэгээд тэр хоёрын ингээ хамтын амьдрал эхэлнэ. За тэгээд энэ хоёрын хамтын амьдрал яаж өрнөдөг вүлээ? Ер нь юу болох вэ? Тийм тэгэл тэр хамт амьдарч эхлээд ер нь Тереса ер нь бол илүү Томаст ингээд найдаж эхлэв. Тэгээд тэр хоёр ингээд хамт амьдраад тэгээд Томас ер нь бол гэртээ ер нь хин Тересад мэдэгдэхгүйгээр ингэж өөрийгөө ингэж араар нь тавьж ингэж бодоол яадсан. Тэгээд яг үнийг хэлэхэд хин мэдсэн Тереса мэдсэн Сабина руу битсэн ингээд захидлын болж байгаа. Тэгээл ер нь ингээ анзаараад ер нь мэдсэн. Тэгээд Томас болохоор өөрийгөө ингээд ерөөсөө араар тавьж байгаа гэдгийг мэддэхгүй байгаа гэж бодоод тэгээ одсон. Тэгсэн чинь тэгээд Тереса нэг өдөр ингээд хар дараад чи ингээд амар ингээд хэцүү ингээд Томас тэр нь хилээд би ингээд чамаа ингээд зүтлээ тэр. Тэгээ Томас тэрийн чи нөө Сабинагийн
битэн цагтлыг олсон юм байна гэдгийг мэдээд тэг ер нь ойлгож эхэлсэн. Намайг ер нь араа тавьж байгаа. Тэгээд ер нь тэрнээс хойшоо ер нь жоохон илүү нээлттэй болоод баг ингээ араа тавьж байгаа тайлбарлахдаа хайр дурлал болон ингээ амргийн явдал өөр би чамд маш их хайртай. Гэтэ би бас ингээ өөр эмэгтэйчтэй бас ингээ уулзмаар ингэдэг хэлээд тэгээд тэрнээс болоод ер нь Тереса өөртөө амир ингээд итэх итгэлээ алдаад өөртөө амир ингээ би яагаад ингээ болохгүй юм гэж бодоод тэг ер нь Сабинатай уулзахаар шийдээд тэгээд ер нь Сабинатай уулзсан. Тэг Сабинагийн ингээ студид нь очиод урлагийн студ дээр нь очиод тэг ер нь танилцаад тэгсэн чинь ер нь бол Сабина ер нь нэлээд таалагдсан Тересад ингээд хэдийн ингээд одоо нөхрийг одоо ингээд найз залуу нөхрийнх нь баг нөхөр болсон байна. Тийм. Тэгээд нөхөр болсон шалтгаан нь болохоор зүгээр яг гэрлэл гэсэн юм Томас итгэдэг гэхээсээ илүү нөгөө Тереса өөрөө би ингээд хамт амьдраад байгаа хүн мөртлөө энэ хүн амраглалд яваад хахад би энэ харилцаанд яг юунд итгэж байх юм бэ гэсэн юмнаас нь олоо за тэгвэл хоёлоо сууя гэд тэгэж юу н аах гэсэн тайвшруулахын тулд. Харин тэгээд одоо нөхөртэй нь уулзсан эмэгтэй ямар эмэгтэй болох ингээд хараа. Тэг ер нь бол ер нь баг найзууд болж малцсан. Тэгээд Сабина ер нь бол амир Тересаг амир дэмжиад чамд ингээд ингээд зураг авах авьяастай юм байна гэд баг ингээд зургийг авч Тереса бүр ингээд нүцгэн зургийг авч өгөөд тэгээ ер нь бол нэлийн татнассан тэр хоёр тэгээд Тереса ч гэсэн Сабинагийн ингээд урлагийг ингээд хараад тэгээ бас нэг сэтгэлд нь имзэглүүлштэй зүйл ингээд Томас ингээд эднийд ингээд ирд юм байна да гэдэг тийм имзэглүүлштэй зүйлүүд зөнд байсан. Тэгээд цаашлаад юу болтголээ? Цаашлаад болохоор за ингээд ер нь одоо Сабина гэдэг амраг нь одоо амрагтай ингээ найзууд толцсон. Тэгээд ер нь тэгээ явж байхад одоо нөгөө нэг улс төрийн тэр одоо хэцүү хүнд байдал энэ дөрүүдийн маань амьдралд ер нь бол орж эхэлдэг. Тэгээд яаж орж эхэлдэг вэ гэхлээр Томас өөрөө болохоор коммунизмын нэг тийм амир эсрэг үзэл бодолтой хүн байсан. Тэгээд энийгээ ч гэсэн нуухгүй илэрхийлдэг байсан болохоор тэрийгээ өөрөө ингээд цаасан дээр article дээр бичээд тэгээд тэрийгээ ингээд нийтэлж ийсэн. Тэгээд тэрийг харсан ингээ цагдаа болон улс төрийн ажилчнууд болохоор чи энийгээ буулгаа гэдгсэн чинь нөгөө нь болохоор энэ ингээ миний үзэл бодлоо би буулгахгүй гэд тийм хэцүү байдал үүснээс болоод тэр хэд одоо Томас ер нь бол Швейцар руу нүүхээр ер нь шийдтий. Тэгээ Швейцар руу нүүхэд одоо Тереса ингээ хамт явах уу гэд тэр хоёроос нэг тэр хоорондоо нэг тийм нохойтой болчихж байгаа юм те. Каренин гэдэг нэг нохойтой болчихж байгаа. Тэгээд тэр гурав ер нь бол нүүхээр шийдтий. Тэгээд нүүхээр шийдчихсэн чинь уг нь нөгөө манай Тереса чинь өөрийн гэсэн шинэ хобби олцсон байгаа штэ. Ингээд зураг авах гээд Прагад баг амьдрал нь яг бодтойгоор эхлэх гээтэй. Насаараа ингээд зөөгч хийжсэн, насаараа ээжийнхаа доор амьдарч исэн хүн өөрийнхөө жинхнээсээ ингээд хийх дуртай зүйлээ ингээд олцсон явж исэн чинь Швейцар тэр амьдрал нь бол байх боломжгүй. Тэгээд Швейцарт яг хүлүүлсэн юм шиг өөрөө гараад гудамжинд гарах юм бол хэлийг ойлгохгүй. Тэгээд яг ганцхан тэр Томас гэсэн тэр хүндээ амар тийм харьяа болцсон. Тэгээ тэр нь болохоор өөрийг нь амар бачимдуулж исэн. Тэгээд төвчтэй тэр хооронд нь бас ингээд Швейцарч гэсэн Томас бол нөгөө амраглалаа үргэлжлүүлсээр л байгаа тийм. Үнэхээр аимшигтэй тий. Бараг Сабина дагаад очсон ч л. За ямар ч гэсэн ер нь бол нэлийн их тийм амраглалтай хүн. Тэгээд нэг тийм өөрөө энэ бүсгүйнийг ийм үг хэлсэн байдаг. When the strong were too weak to hurt the weak had to be strong enough to leave гэд. Тэгээд хэрвээ хүчтэй хүмүүс нь хүчгүй хүмүүсийг өвтөхөд хитрхи хүчгүй байгаад байгаа бол хүчгүй хүн болохоор явах гэсэн тэр хүчтэй үйлдэл хийх шаардлагатай болтгоо гэд. Тэгээд манай охин юунаас яваад Швейцараас яваад буцаад Цүрих рүү. Үгүй Швейцараас яваад Праг буцаад Чех рүүгээ ингээ Праг руугаа ингээ буцаа явдгаа нохоогоо дагуулад тэгээд цагаан махаа үлдээгээд тэгээ явдгаа. За тэгээ араас нь тэгсэн чинь явсан чинь ингээ Томас ингээ хит хоног өстө ганцаараа олчлоо. Ганцаараа ингээд буцаад ганц бие олчлаа гэд хит хоног ингээд сайхан амраглаад өөр хүмүүстэй уулзаа явжгаад тэгээ хит хоногийн дараанаас ингээ Тереса ингээ санаж эхлээд миний Тереса гэж бодоод ингээд айгүй би Тересаг өөр нь байж чадахгүй мэн гэ тэгээд тэр ажиллаж исэн эмнэлэгтээ би нь явлаа гэдгийг хэлээд тэгээ буцаа Праг руу Тереса дээр очдөг байгаа. Тэгээд Тереса дээр очиод тэгээд тэр хоёр ингээд байгаад хамт амьдраад тэгээд Сабина хаана болоо тэр. Сабина тэр үед бол ер нь бол энэ хоёрын амьдралаас гараа авчиж байгаа. Тэгээ манай Францис гэсэн дүр ер нь бол орж ирж байгаа. Сабина Франц юунд Швейцарт танилцсан шүү дээ. Тэр талаад. За тэгээд тийм нөө Сабина Франц гэдэг нэг профессор хүнтэй
танилцаад тэр чинь бас их нэртэй хүн. Мария Клаудио л. Тийм их нэртэй хүн. Тийм хүүхдтэй хүн. Тэгэл ер нь Сабина ер нь л ингээл хөнгөн шингэн. аха айгүй тийм амьдралыг айгүй хөнгөн гэж хүлээж авдаг. Тэгээ Томас ч гэсэн ер нь амьдралыг амар хөнгөн хүлээж авдаг. Харин Тереса л амьдрал үнэхээр амар утга учиртай байх хэвээр. Бүх юм ингээд минингтэй байх хэвээр. Тийм утга учир. Тийм ер нь бол энэ дөрөв хүнд тийм хүн дээр хүлээж авдаг амьдралыг. Тийм энэ дөрөв бол яг тэгж хуваагдж байгаа юм те. Яг Сабина тэгээ Томас гэсэн хоёр дүр нь болохоор амьдралыг амар хөнгөн тэгээд эрхчлөөтэй бижиж энэ бол амьдрал байна гэж боддог бол нөгөө нэг Францис тэгээд Тереса гэсэн хоёр хүн бол амьдрал утга учиртай үн цэнтэй бижиж энэ бол ингээд тэрэн дээр бол ер нь бол амьдрал тогтноо гэж бодож байдаг. Тэгээд яг тийм шалтгаанаар ингээд хоёр өөр хүн дахиад нийлж байгаа шүү дээ. Сабина, Францис хоёр. Тэгээд ер нь бол энэ хоёрын бүтээгүй шалтгаан нь бас ер нь бол энэ амьдралыг харах өөр өнцгөөс нь болж бүтээгүй юм шиг санагдсан. Тэгээ ер нь юу боллоо үйл явдалт нь энэ хоёрын хооронд. Би ингээд их санаж байгаагаар Сабина бол ингээд Швейцарт ингээд хамт байгаад тэгэл ер нь бол Франц ер нь бол амар ингээд төсөөлөлтөй айгу дурлцсан байсан. Ингээ Сабинатай ингээ байжлах юм байна өстой. Сабина гэл айгу тийм мөрөөдөл. Тэгэл Сабина болохоор ингээл айгу хөнгөн тэгэл баг ингээ уулзаал ингээл байжсэн. Тэгэл Франц болохоор ингээ бүр Сабинатай амьдралаа төсөөлөөд тэгээ бүр төсөөлж явсаар агаад бүр баг ихнэрээс салаад тэгээ Сабинад хэлсэн чи Сабина окей би явлаа гэд тэгээ орхин явсан байгаа. Швейцараас шууд Америк явчихдаг хаа. Парис явчихдаг. Шууд Парисаас дараа нь Америк явдаг. Тийм. Тэгээд ер нь бол миний бодлоор Сабина анханасаа Францис гэ залуутай яагаад харилцаа нь болоод исэн бэ гэхлээр яг Сабина нууц амраг нээсэн. Тэгээд нууц амраг гэсэн юм ер нь бол түүнд амар эрхчлөө өгч исэн юм байна гэж би бодсон. Яг бол харилцаа гэдэг юм чинь бас амар бие биендээ итгэх хэвээр, бие биенийг ойлгох хэвээр, хэцүү үед нь дэмжих хэвээр гэх нэг тийм гоёор хэлэхэд амар гоё үнцэнтэй холбоо, муухайгаар хэлэхэд нэг тийм уяа шиг. Тэнгүүд нь Сабинад болохоор яг тэр харилцаа бол яг тийм хүлээс шиг тиймэрхүү санагдах байсан болохоор яг нөгөө Францтай яг явах үедээ явлаач гэж хэлдэг шүү дээ. Яг нөгөөх нь яг удаан хугацаанд одоо бодож иж ихнэртэй ингээд би ингээд чамайг хуурсан. Тэгээ одоо ингээд харилцаагаа дуусгая гэснийхаа дараа одоо тэгэж хэлснээ Сабина мэдчихэд тэгээд за би бэж чадахгүй мэнэ гэд явсан байдаг. Тэрнээс хэрвээ нууц амраг гэсэн тэр төвшин дээр байсан бол Сабина бол явахгүй хасан гэж бол би бол бодсон. Гэхдээ ингээд тэр хүн нь одоо ингээд чам дээр амьдрахаа чамтай хамт амьдралаа бүтээн гэсэн тэр юмнаас болоод би эрхчлөөгөө алдлаа гэж Сабина бодоод ер нь бол явж өгсөн байдаг. Тийм яг ингээд хүлээж авч байгаа нь бас өөр юм те хин Францаас амьдралын. Тэгэл ер нь дөрүүд маань бол хинч нэг тийм амар гоёор бол дуустгүй те. Бүгдээрээ ер нь бол жоохон үхээд дуустдаг. Яг үнэндээ. Тэгэнгүүт нь өгч байгаа шалтгаан нь тийм сүртэй шалтгаан ч биш. Тереса Томас хоёр болохоор тэгээд машин дайрал. Тийм тэр хоёр яадаг вэ гэхлээр машин дайруулахын өмнө юу болдог вэ гэхлээр буцаад яг Прагта амьдарч эхэлж байгаа нь те. Тэгээд тэгсэн чинь асуудал нь юу байсан бэ гэхлээр Томас ажлаасаа халагддаг. Тэгээ тэр нь болохоор яг нөгөө л нэг сэдв. Тийм ингээд тэр одоо үзэл бодол нь болохоор Прагад байж болохгүй үзэл бодол ер нь бол байсан. Одоо Чехийн коммунист хүмүүсээр ингээд үзэн ядагдах тиймэрхүү үзэл бодолтой байсан болохоор тэр хүн ингээд үнэхээр авьяаслаг мэдсэлж байсан ч гэсэн тэр ажлаа үргэлжлүүлж хийх боломжгүй болоод тэгээд цонх цэвэрлдэг хүн болсон тий. Тэгээд цонх цэвэрлдэг хүн байхад нь хүртэл хүмүүс яг ингээд өөрийг нь яг тэр хийсэн ажлаар нь хүндлээд тэгээд яваал исэн. Тэгээд тэр хүн Томас ч гэсэн үүшүүлэгчтэйгээ одоо бүр амраглаж энтерж эхэлж мэхлээд тийм нөө ажиллаж байгаа хүмүүстэй. Тийм тэгэл ер нь бол амраглал нь бол үнэхээр дуустгүй. Тэгээд нэг эвгүй хэсэг нь болохоор нэг өдөр ингээд шүнэн ингээд Тересаг яг номны энэ хэсэгт нэг юм амар зовоож эхэлдэг те. Томасын өсний үнэргээд нөгөө нэг юм салтаа. Тийм одоо ингээд Томасын өсний үнрээс нөгөө эмгтэй үний юуны үнэр нь үнэртээд тэгээд тэрийг нэг хэлж хэлэхгүй явж байгаад эцэцнийг хэлсэн чинь Томас ингээд нэрэл би хамаг бие явуугач исэн юм байна. Ганц юм аваагаагүй тэр маань ус маань байсан юм байна. Гэдг нь надад амар сонирхсан. Үсээ яга авахгүй юм бэ? Зүгээр л хаа. Тийм үү? Тийм далд утгатай хаа.
Би тэгнээсээ Чи зүгсээ байгаагүй болоо гэж. Чи ингээд хичнээн ингээд өөрийгөө угаасан гэж бодсон чи ингээд угаагдахгүй. Чиний ингээд гимчи ингээд толгоон дээр чинь байх л гэж юм болов. Бас магадгүй те. За ямар ч гэсэн тэгээд үнэхээр яг ингээ за хин бол манай охин бол том хотод бол үнэхээр би чадахгүй юм байна. Тэгээд нүүя. Тийм жижиг тосгоон руу нүүдэг тэр хоёр. Тийм тэгээд гурлаа нохотойгоо нүүдгээ. Тэгээд тентхийн амьдрал нь бас яг эхэндээ бол тэгээ аз жаргалтай байжгаад сүүлдээ бас нэгч нөгөө нэг ер нь бол Тереса тэндээ очиод нэг юм ойлгосон те. Амьдралыг нь гой бүтэн ч юм уу гой ойлгоод байгаа зүйл нь Томас байгаагүй нохоо нь байсан гэд. Нохоодоо амар тийм итгэж амьдарч явж исэн чинь нохоо нь ингээд хортхавдар тусчдаг. Тэгээд нохоо нь үхээд тэгэл ер нь бол манай хоёр ч гэсэн машинд явж байгаа л үхэл. Тэгээ энэ хоёрын амьдрал бол ингээд дуустгаа. Тийм. Тереса ингээд Томас хэдий ингээд дараа нь тавиад исэн бүртлөө ингээд орхитгүйсэн шалтгаан нь ингээд ээжээсээ авсан ингээд трам байсан байх гэж бодчих. Ээж нь ингээд амар юу юм байсан шүү дээ. Ингээд хамаагүй. Тэгэл ингээд охиныгоо амар ингээд өөртөө итгэл юм байхгүй болгоцсон. Тэгэл ингээд Тереса ингээд яасан ч гэсэн ингээд Томастай ингээд зуралдаа л гэдэг ингээд өөрийнх нь ардуур тавиал ингээд яваалах чинь. Үгүй би энэ байх хэвээр өдр гэдэл. Бис өөрийгөө бодохгүй. Тийм. Тэгээд ер нь бол нөгөө Францис гээд манай профессор ах ч гэсэн ер нь эцэд үхээд дуустдаг. Тэгээд яг Сабинаг явсны дараа өөр нэг охинтой бас ингээд тийм сурагч охинтойгоо хамт амьдарч эхэлж байгаа. Тэгтээ ингээд тэг ямарс үхээд дуусж байгаа. Тэсэн чинь оршуулган дээр нь хуучин ихнэр нь ирээд ингээд баг жоохон буцаад гэртээ тавтаа морил. Тийм. Сайхан зугаалж агаад ирж ирсэн. Оршуулгынх нь юун дээр ингээд тийм. Том тийм оршуулгын чулуун дээр нь бичсэн. Удаан зугаалсны эцэст иргэн ирлээ гэртээ. Тийм, ер нь бол тэгж дууссан байсан. За энэ номны утга учирыг ер нь бол юу гэж бодож байна гинэ? Амьдралыг ингэж хүн дээр хүлээж авдаг, хөнгөнөөр хүлээж авдаг хүмүүс ер нь хоёлаа л эмгэнэлтэй хувь тавилангаар дуусна гэж бодож байна. Гэтэ хөнгөнөөр хүлээж авсанд нь илүү их зовд юм болов? Тийм, ер нь бол ингээд хөнгөн хүнд гэсэн хоёр нь өөр юм төлөөлж исэн гэж ер нь бол гарч исэн тий. Хөнгөн гэдэг нь болохоор юу хэлдэг вэ гэхээр эрхчлөө тэгээд detachment гэж ярьдаг тий. Одоо ямар нэгэн хүнээс хамааралгүй тэр амьдрах тэр хүсэл тэгээд амьдралыг ямар нэгэн тийм гүнзгий үүрэг хариуцлах ч юм уу хүнд тийм юмнаас хол явахыг хүсдэг амьдралыг ер нь бол дүрсэлдэг. Тэгтээ ингээд хэрвээ яг тэр эрхчлөө тэр хөнгөн байдал чинь өөрөө бас ингээд амьдралыг утга учиргүй санагдуулж бас хоосон санагдуулдаг. Тэгээ тийм болохоор энэ номыг ингээд unbearably light гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ unbearably light гэдэг нь болохоор төвчгийн аргагүй хөнгөн гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тэр одоо эрхчлөө тэр хөнгөн байдал нь хэтэрхий ихсгийн бол амьдрал чинь утга учиргүй хоосон санагдаж ер нь бол магадгүй юм байлээ. Тэгээ тэрний нөгөө тал нь те хүн дээр амьдрах юм бол амьдралын хариуцлага тэгээд холбоо сүлбээ бидний өдөр тутамд хийдэг сонголт болгон маань ирээдүйн амьдралыг маань бүтээх гэсэн тэр хариуцлагатай амьдрал нь болохоор тэр хүнд ингээд үргэлж тийм ачаалал болж очдог тий. Тэгээ тэр ачаалал нь болохоор тэр хүнд ингээд утга учир гэсэн юмыг өгдөг. Гэхдээ хэрвээ хитрхи тийм энэ хүнд амьдралаар амьдрах юм бол өөрөө болохоор тэр амьдралдаа гатсан одоо үүрэг одоо гимшил тэгээд өөрийнхөө бүтээсэн тэр хувь тавилан гэсэн юмдаа баригдаад амьдрах бас зовлонг ер нь бол хоёулангийн дүрсэлсэн байгаад байгаа тий. Харин яг л номны бүр яг утга учирыг гоё багцлаад хэлчихлээ манай жилийн маань. Тэгэл яг хөө ингээд номны маань бас нэг хэлж байгаа санаа нь ингээд хөнгөн амьдрах ч юм уу хүнд амьдрах энэ хоёр ингээд аль нь ч яг буруу биш гэж байгаа юм тий. Ер нь бол эн чинь өөрөө л яг ингээд амьдрал яг бид хэд болохоор ингээд маргаашигаа мэдгүй гэсэн тиймэрхүү амьдралд амьдрдаг ч гэсэн үний эрэхтэй байнгын утга учирыг ингээд хайгаал яваад байдэн штэ. Тэгээд тэгтээ ингээд амьдрал өөрөө ингээд үхгүй тэгтээ хайсаар л идэг. Тэгээд тэр ойлгомжгүй харилцааны талаар бас гарсан юм санагцсан. Тийм. Ер нь амьдрал гэтээ бас ингээд юмд ингээд уягдахгүй ингээд айгүй ингээд хөнгөн амьдраад тахаар ингээд
яг ингээд дараа нь үлдээх юм баг байхгүй болох юм байна гэж бодож байна. Сабина ингээл энэ тэнд ингээл яваадсэн шүү дээ. Ингээл энэ ч явал за энэ талд итгэхгүй ингээл за цаашаа явал. Тэгэл тэгсэн ингээд насны цэц ер нь ганцаараа л байсан. Яг ганцаараа. Ядаж Томас Терес хоёр. Томасыг тий ядаж хоёлаа тэгээ хамт байсан. Тэгээ Франц бас ихнэрээ ингэж орхин явсан учраас ингээд насны сүлд ингээ ганцаараа л болж байгаа юм л та. Яг нэг хоёртой охинтой. Яг хоёр. Нэмэр залуу. Тэр юм груминг. Хатгүй. Харин тэгэл Сабина ер нь амар хөөрхилтэй л ганцаараа. Тэгэл зүгээр л залуучуудын юм 6 болцсон. Тий. Ер нь эмэгтэй хүн тэгэхээр ер нь амар муухай. Ер нь эмэгтэй хүн ингээ зугаацж явахаар амар ерөөсөө ингээ нөө залуучуудын за энэ ингээ иржилээдэг явж илээдэг гэдэг амар тийм хөнгөнөр хүлээж авахд тийм штэ. А эрэгтэйчүүд бас ингээд ийм хөнгөн явдалтай ахаар ингээд эмэгтэй хүнд амар хэцүү байхгүй юу? Зовоогоол нөгөөт нь ингээ хар дараал хязаа уулзж байгаа л яаж байгаа л гэж ингээд бодоол тэр нь аль талтаа л хэцүү. Тийм шүү. Тереса бас нэг залуутай танилцаад бараг араар нь тавиадсан уу ягдсан хин Томсын. Гэтэ тэр нь тэгсэн чинь юу иш тараад Томсыг тагнаж байгаа нөө нэг антикоммунист юм бичсэн зохиол мохиолын нөө нэг зохиолсон бол ингээ тагнаж байгаа тийм тагнуул мөн-лж тараад. Тий, тэгээд тэрэн дээр болохоор манай охин тэр залуутай унтсан шалтгаан нь болохоор өөрөө тийм дугаа цэнгэл хайхыг хүссэндээ гэхээсээ илүү Томасыг ойлгохын тулд тийм үйлдэл хийсэн. Гэхдээ манай охин унтсны дараа тэгэж ингээ за хөнгөн шингэн санагдах юм болов гэсэн чинь бүр хэцүү санагдсан тий. Бүр хэцүү бол. Тий, тэгээд тий, ер нь бол бас хөдөө явж амьдрахын бас том шалтгаануудын нэг нь бас энэ ер нь бол байсан. Тий. Тэгэхээр яг амьдралыг яг хэцүүлж явдаг хүмүүст бол ерөөсөө тохиромжгүй. Ууса ер нь хинч тохиромжгүй л тий. Ер нь бити амраглаж байгаарэ. Тий. Тийм болохоор ингээ нөгөө тэгж яриад байдаг хүмүүсийг би бас жоохон ер нь хизээж ойлгохгүй хаа яг ингээ хайртай байх тусдаа тэгээд унтах тусдаа амраглах тусдаа гэхээр ингээ яаж тийм бэ? Яаж салгаад байгаа нь тий? Боломжгүй штэ тэр чинь боломжгүй зүйл. Ингээд юу гэдэг чинь нэг тийм нандан те яг ингээд гоё хайртай хүмүүсийн хооронд л ингээд болж идэг тийм гоё зүйл байх юм бол гоё штэ. Тий. Тийм шүү. За өнөөдрийн подкаст сонссон баярлалаа энэ хүртэл. Баярлалаа. Баяртай. Удахгүй маш тогтмол хийдэг болно подкаст. Баяртай. За. Дуугаар дуусах уу? Дөрөнд. За тэрийгээрээ л дуусгая те. За.